Луу бол монголчуудын тэнгэрийн шүтээ. Бэлэгт гөрөөс бэрсээс эхлээд шонхор харцаг бүргэд хүртэл бидний дээдэлж ирсэн амьтад. Бид ядуу боол зарц шивгчин байж үзээгүй. Чон шиг харцтай, шонхор шиг зөрөгтэй, салхи шиг хурдан тэнгэрийн тамхтай дайчдын үрсэд. Учир нь бид бол Монгол. Зя, өнөөдөр нэг солиотой мэж магадгүй байна. Одоо явж шонхор авах гэж байна. Би шонхорыг ойроос нь шүү дээ. Нэг л удаа харж нүүдэлчин фестивал дээр ганц. Тэгээ тэрнээс өмнө яг нэг ганц хоёр амьдралдаа харж лээс баг. Гэтэ яг тэгж encounter-снээс санахгүй байхгүй яг бүр тайлбарлуулж, байрж үзэж, ярьж. Let's go. За, сайн уу жинзах. Хэн шонхор дотор байгаа юм уу те? Урд байгаа юм уу? За чи юу яа? Яй. За энэ утсаараа энэ салаар хийчих. Ингээд авцаам шүү. Монгол хүмүүс байна аа. Let's go. Одоо энэ үн үрүүл хэд хүрэх вэ? наад чи нөгөө хурдан адуу шиг байхгүй. Чи нөгөө зүсийг нь үхийг нь харж иж нөгөө шалгаруулж тоорно. Энэ хүүхэд дараад байна. За ороо суучаад өгөл. Асууч. So bro, хинт дентод өгөөч чи өөр машин авах нь шүү дээ. Камер өгч. Наа чи яах вэ? Энэ жил шинээр байр. За одоо ерөнхийдөө гар дээр ойр ойрхон дуудах тасалдууд явагдаж байна. За би шонхор авч тижээ гэхээр ямар ч хуулийн зохицуулт бол байхгүй одоо. А зөвхөн өв тээгч маягаар л шууд холбоо бүртгүүлчихээр бас шууд өв тээгч гэсэн үг бас биш үү? Уг нь бол одоо бид нар бол маш олон жил санал тавиалсан. Яг энэ өв тээгч нь холбоо клубын залуучуудад жилдээ хэдэн шонхор барих квотыг өг. харт. Тэгээ бид нар дуртай ингээд яг шонхрын ангаа хийгээд шонхортой явмаар шүү дээ. Харт. Дурандаалаа тэрийг барья. Тэр соёлын сурмаа. Гэтэл тэр нөгөө мөнгөний цаана чинь арабуудын өв соёлыг дэмжиж язгуур өв соёлоо бид. Яг хамгаална. Яг зөв. Одоо ганц юм нь шонхрыг тижээ гэвэл энэ сарын зардал хэд байх вэ? За өдөрт хоёулаа нэг 200 г гэж бодчих тий. За тэгээд нэг 10 хоногт 20 ил мах тий. 6 ил мах. Жилд нэг 70 идэл. За тийм тэгээд ил мах. Яг тийм цул мах чинь аннаас бол гарахгүй тий. Гарахгүй. За тэгээд болгоо хоолн жингийн үзэн. Тэгээд нөгөө чи зорж байгаа зүйлдээ тижээгээл байхгүй нөгөө сургаж байгаа учраас өдөр болгон тасалчихна гэдэг. Тэр чи юу биш юм бэ штэ. Ноход ижиж байгаа юм шиг зүгээр л нэг илүү горсоо олоод тастаж өгөөл тийм биш юм чин яг хурдан морь уйж байгаа юм шиг. Тийм. Байнгын бэлтгэл гарган жингийн хэмжин хоолтын хуваартай байх хэвээр системтэй байх хэвээр байна шүү дээ. Өгөөшөнд нь таниулна, өөртөө таниулна, дараа нь гадаа энэ цагаа гартаа таниулна, дасгана. Тэгээ шонхрыг бол ер нь нэг хугацаанд тижээчээ тавьж байгаа шүү дээ. Тэгээ дандаа тавьчих шүү дээ. Тэг бид нар шиг ингээд нэг цөөхүлээ ч юм уу юм дөнгөж бартгцсан өвөө сэргээж байгаа хүмүүсийн хувьд шинэ шонхруудыг байн авч рестарт хийгээд өөрсдөө хөгжүүлж байгаа. Яа. За одоо энийг сургацсан. Эх жил энийг сургав тий. Тэгэхээр эн чинь яг нөгөө араб шиг зах зээл үүсээг учраас энэ чинь зарж ийн гэх хүчин чинь зүгээр л өвөө тийхийн тулд тодорхой хугацаанд солиол байна гэсэн үг шүү дээ. Бид тэр боломжоор нь л ядаж хуулийн дагуу хангаад өгчүүл. Тийм тасалчихгүй явж гин гэсэн үг. Харин амь зоогоод явж гин гэсэн. Зэ зорын доо явж Чингисийн мөс үзцгээе. Одоо явж Амбуга хааны урд нэг шонхор байсан. Өвөөт нь уулзуулъя. За одоо чи яг ингэж ил. Ингэ. Зөв. За. За. Тэгээд ингэж харгалаа шүү дээ. Трамины хөөрхөн юм бэ. Bro. You need to Rolex. Тэр надраа харж байгааг нэр л. За өнөөдрийн маань манусын хийж байгаа энэ влог дээр за манай Чинзо ах маань бидэрт туслана. Та өөрийгөө танилцуулгач. За миний нэр Чин Зэрэгт гэдэг. Уламжлалт өв соёлын ангороны гурвсан өв соёлыг сонирхож өөр хожтой өвдүүлэх энэ үүргийг энэ цаг үедээ биелүүлж байгаа нэг энгийн нэг Монгол залуу байна. Тэгээ надад энэ шонхрыг сайн бэлгэлсэн нэг явлаа бай. За дээрээс нь манай гонгор ах энэ дээ. Гонгор ах өөрөөр хэлцүүлж. За сайн байна уу. Миний нэр Гонгорж ав. Чингис хаан үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан куратор. Ганц юм нь миний зүгээр угаасаа энэ влог дээр хүргмээр байгаа гол мессеж бол ерөөсөө тэр байна.
Монголчууд дандаа нэг юм ядарсан, зүдэрсэн, зовсон тий. Ингээл ямар л болны хоорондоо халалцсан, бутарсан, тарсан, нэгнийгээ гөрсөн, мөрсөн тийм мяа хүмүүс биш ээ. Манус бол угаасаа бүр амар баян байсан, амжилттай байсан, дэлхийн хэмжээнд сэтгэдэг байсан. Дэлхийн хэмжээний үндэстэн дэлхийн хэмжээний пайр байгуулж исэн ард түмэн хизээч одоо ер нь ядуу зүдүү байж үзээгүй ард түмэн дэлхийг хэрхэн зохицуулах, дэлхийн инх тайвныг хэрхэн бий болгох, дэлхийг хэрхэн удирдах талаар одоо бодлого үйл ажиллагааны явуулж исэн хаадынхаа түүхтэй танилцахаар ирсэн та бүхэнд баярлалаа. Монголх юу нэр? За сүүлд би нэг юм судалж байгаа юм олж мэдсэн. За монголч нэг юм 3 жоохон тэнгэрийн амтан байна те. Луу бол манах. Тэгээд бирс байгаа. Тэгээд бэлэгт гөрөөс. Нэг ивштэй гөрөөс. Энэ 3 амттыг гоё тайлбарлаж өгч. За манай бэлэг гөрөөсийн хувьд бол салаат хуураатай. Юникорн ч бол битүү туураатай шүү дээ тий. Тэгэхээр шал өөр төрлийн юникорн бол ер нь ивтэй морь юм биш тий. Тийм үлгэрийн амт дээр хаана бирс чинь бас ганц ивштэй юу? 2 ивштэй юу? Бэрсний хувьд бол олон янзаар дүрслэгдсэн байгаа. Гэхдээ ихэвчлэн ганц ивэртэй дүрслэгдсэн байдаг. Бэрс бол харьцангуй тийм махчин ч юм уу хүчрхэг араатан амтан байгаа. Олдураар бол нэг цаг үе амт. Яг нэг цаг үе. Хүннүүгийн хаадын бэлэг тэмдэг тэр байтугай бүр яг зөвхөн хаан хүний л илж хэрэглэж байна. Одоо тэгээд дахиад нэг юм луу байгаа тий. За энд бол дэлхийн чухал юм чинь шүү дээ тий. 2011 оны дэлхийн археологийн шилдэг олдур болсон байгаа. Лууг дүрслэхдээ одоо энэ амтны хувьд бол бүтцийн хувьд бол одоо зарим хүмүүс одоо ирвэс шиг, зарим хүмүүс тайган нохоо шиг дэр гэж биеийн бүтцтэй өдр гэж тийм ш нэр тайган байдлаас аягүй адилхан юм судлаач. За одоо ямар баян байсан юм бэ гэдгийг одоо эндээс та бүхэн одоо харна. Язгуур хүннүүгийн язгууртнуудын нэгдүгээр зэргийн язгууртнуудын эдлэж хэрэгжээс одоо морины тоног хэрэгсэл байна. Ганц юм би энийг өмнө ирж үзчихэд яг юу хийснээ нэг тоогоог өнгөрцөн байхгүй юу. Сүүл тэр нөө гол модны булснаас олж байгаа тэр баримтат кино минь нэвтрүүлгүүдийг үзчихэд одоо ирээ харсан чинь энэ бол ёо гайхалтай байна. Тийм нүд чих онгоо нэгдэг чинь л шүү дээ тийм. Хударганыхын тоног болгон дээр нь бирс байгаа үстэй хараа. Тийм. Тэгээд энэ голд нь дахиад нэг том бирс. Тэгээ энэ хоёр том бирс. Тэгээ бүгд алтан. Үнэхээр сүр хүчлэг одоо хаан хүний тэр сүр хүчийг илэрхийлэх яг хүчтэй байх үеийнхээ түүх энэ имижийг авч чадвал хүчтэй болж байна. Хүн амтлах чинь одоо энэ логонд бирс шүү дээ тий. Хүннүүгийн амтныг л яасан л ба. Яг энэ шүү дээ. Манус нэг зүгээр нэг би Монгол хөнгөс нуруунд дээр нэг юм голоор нэг юм шивс их жоохон бирс мэрс шивүүлвэл тий нуруу дээр. Энэ яг ингээд шинэ эднүсийг хин ч ингэж биднээсээс өмнө ингэж гаргаж ирээгүй. Одоо бид нар өөрсдөө урд нь энийг бид нар анзаарахтайгаа сөхөйтэйг энэ 30 жил өнгөрсөн байна шүү дээ. Нэг кил алт чи хэд байгаа вэ? 1 грамаар ярина шүү дээ алтыг. Грам унцаар ярина шүү дээ бүр. Энд хэдэн сая долларыг харж байгаа юм. Тийм аа. За энэ бол тэрэг те. За сүйх тэрэг. Тухайн үеийнхаа Rolls Royce. Энийг хар. Rolls Royce-ын дуу. Энэ байна Rolex. Яа. Нөгөө Монголын нөгөө дэвсгэрт дээр байдаг шүү дээ нэг юм амар том сүх тэрэг. Урдаа нөгөө баахан шартай. Тэр өдөр одоо яаж явдаг байсан юм бэ? Хаагур явдаг байсан. За ер нь бол тал газар хараал явна л да. Тийм те. Том сүн тэрэг олдсон байдаг шүү дээ. Том Монгол улсын харааны орчмоос нэг бол. Тийм гэр барихад хэдэн төгрөг болох бол? Уул нь ингээд нэг гэр өрөөд тэрэгтэй гэхдээ яг үнэхээр шараар ингээд хөдөлгөөд явбал те бро. Нэг амар олон хүмүүс юм бодож л явдаг. Тэ. Энэ хүмүүс чинь зөвхөн амьдтай баян байгаа зогсохгүй. Өөд болсон ч гэсэн алтан авсанд. Алтан авсанд оршуулж байна тий. Тэр болохоор одоо эхнэрүүдийнх нь гизэг. Би тэр нөгөө Рубрукийн тэмдэглэлийг уншлаа. Сүүлд хар хурам сайн мэдээд өгөх гэж ирсэн. Мөнх хаанд. Тэгсэн ч уншиж ирсэн чинь монголчуудын нөгөө гэрлэх ёслолын талаар амар хэцүү л шүү дээ. Аав нь өгөх үед хүүн аавынхаа эхнэрүүдийг эхнэр болгож авдаг байсан юм л. Ээжээсээ бусад эхнэрүүдийг. Тэгээд би нөгөө нэг юуг Мантхас цаатан чинь нөгөө Батмөхт аяа нэг жоохон бахтан ингээд суудаг шүү дээ тий. Бид нар ч амар зөрөгтэй мөрөгтэй гэж угаасаа Монгол ёс зайг чинь тийм байсан. За ияхаа ёсныхаа дагуу тийм байл шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд өөрсдөө мэдгүй байхаар зөв ургуулж төсөөлөөд хаста амар лаг. Тэр нь жоохон фантаз орж чадаа. Харин тийм байна. За одоо энд болохоор дээр үеийн хааны ордон. Хааны вилла. Зуны ордон. Зуны ордон. Тэрлэн голын орчим. Өөрийн гэсэн пүүлтэй. Тэг ингээд хэлбэр дизайныг харахаар яг Эрдэнэ 100 хийдтэй ингээд адилхан юм те доторх одоо байгаа байдал энэ төр нь ер нь л энэ Азийн байшингуудын хэм маяг гэдэр тий. Тэгэхээр яг иймэрхүү байшин харангууд бид нар хятадын байшин гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чинь хаасан фокин хүннүгүй үйл юм байсан ба шүү. Хүннүгүй үеэс л монголчууд ийм ордонтой байсан шүү дээ. За уул нь ингээ хаадуудыг харахаар ийм амар мөнгөтэй, хөрөнгөтэй, амжилттай байгаа. За Сямбай улсын түүхийг харуулсан. Чи ч одоо яг тийм дээл мэл хүмүүс таа чи баг байгаа юм шүү.
Хуцаагаар аялаад Сямбигаас хүрдэрсэн юм шиг. За хаадын одоо нэг онцлог юу бол энэ маш үнэт арьсан хувцас байдаг юм аа. Хоглоо хааны намрын аль дурган дээрээс гарч ирсэн баг. Энэ цагаан үеингийн арьсан юм хувцас байдаг. Тэгэхээр энэ сүүл гэсэн үг шүү дээ. Хид орхоо те. Тэр чинь үеийн гэдэг чи юу лээ? Ирмийн гэдэг юм амтан байдаг шүү дээ. Одоо англиар ирмийн гэдэг үү. Монголоор бол үеийн гэдэг л дээ. За монгол хэлээр бичигдсэн хамгийн эртний дурсгал. Энэ оргин уу? Их хуваар байгаа. Па. Брахман бичгээр бичигдсэн байсан. Брахман бичиг маань бол гон зэрэг эртний энэтхэг аричудаас гаралтай, энэтхэг аричудаас гаралтай тийм бичиг энэтхгээс гаралтай одоо Баамрын молж мэдсэн. Юу юм бэл ч те. Монголч ч дээрээсээ доошоо. Тий. Араб бичиг чинь хойноос орж байгаа. тий. Гэтэ ер нь амар адилхан доо харагдаж За ер нь бол яг тогтолцоо нь ингээ босчих юм бол ардаа нууруутай адилхан. Монгол үчиг хөвтөлч юм. Тэг гидс мэдстэй. Тий. Тий, шүттэй. Тэгсэн чинь энэ хоёр яагаад адилхан байгаа гэсэн чинь энэ хоёрын суур хэл чинь арамеик гэдэг нөгөө Есүсийн ярьдаг байсан бүр 2000 жилийн өмнөх хэл. Би бичгийг харсан байхгүй. Бичгийн хувьд бол манай согдоос авч байгаа байхгүй. Харин тийм байлээ. Согдоодоос тий. Тэр согдуудаар дамжуулж уйгурчууд аваад уйгурчуудаас монголчууд авсан. Энэ бичгийг гэдэг нь одоо тажикууд шүү дээ одоогийн. Тажикстанынхаа. Тий, Тажикстанынхаа. Гэхдээ бид нар энэ бичгийг эзэж энэ бол монголч гэж ярьдаг. Уйгурч монголч гэж бас хүндлэж хэлж штэ. Бид нар хаанаас авснаа хэлээд байна тий. Тэгээд энэ бас имэйл орчин үеийн имэйл юм биш те. Орчин үеийн имэйл чинь нэг нарийн хөнгөлтэй өндөр байдаг штэ. Олон төрлийн имэйл байна. Энэ бол аян дайны зориултаа, ан аавын зориултаа одоо харцангуй одоо эдлэгийн дудаан хэрэглэхтэй имэйл байна. Орчин үед ч гэсэндээ монголчуудын одоо байнга хэрэглэдэг имэйл нь бол иймэрхүү хийцэн имэйлүүд байгаа. Одоо бид нар ямар имэйлийг нүдэнд хараад байна вэ гэхээр тэр зөвхөн гоёлын имэйл хараад байгаа байхгүй юу? Тэгээд тэр гоёлын имэйл чинь ч гэсэндээ 13 дугаар зууны үед байсан. Одоо дээр бигдүүлээ 5 давхар дараагийн давхруудад орохоор байж байгаа. Тэгэхээр ямар зорилготойгоос анд явах гэдэг юм аж ах уу юм уу гоёл юм уу? Тийм ойлгосоо. Бид нэг ингээл анх нэг өөрсдөө юм сонирхоод эхэлдэг шүү дээ. Тийм. Энэ нь манайх юм байна. Манайхлаг юм байна гэдэг бүгдийг нэг өөрийнхөө талаас тийм байна. гэж хэлсэн шүү дээ. Тэр шиг ер нь энд байгаа бүхэл өвөд энэ манайх юм биш. Тийм байна. Ерөөсөн мэдлэг боловсролгүй бол бусдыг муулаад ах юм байна. Харин тий. Мэдлэг боловсролтой тусмаа бүр томоор хараад тухайн салбар хүлэн зөвшөөрөд байгаа юм байна. Тий. Та бүхэнд сонирхоод байгаагаас чинь харуулах гэдэг энэ Монголын энэ шуулхан өв соёлыг бас их тод харуулсан юм дурсгал байдаг. Хөл асхтын дурсгал гэдэг. Энэ олон удаа маркан дээр хэвлэгдсэн тий. Энэ шуулхан өв соёл бол яалтчгүй одоо энэ Монголын хаан хүн ийм аяг барьдаг байсан гэж. Цом аягтай тий. Цом аягтай. Шонхор шүү дээ. Тэр нөгөө бэлэгдлэр Одоо наад шуучин дасаад ирэхээр төө ингээд цом аягтай ингээд парад чинь шүү дээ. Бүрэн дээр чинь толгой дээр чинь бэлэгдсэн сууж байгаа. Ажуу те. Шонхортойгоо цом аяг барьсан. За энэ дахиад мөнгнүүд гараад ирсэн. Энэ юу вэ? Бүс байна. энэ лотын бүс байна. Дээдлийнх нь бол одоо морины ходрог байна. Агсраг бүс байна шүү дээ. Одоо бидний л хэрэгэлдэг одоо ойр дурын юм. Ахын бүс шүү дээ. Одоо орчин үед энэ залуучууд их хэрэгжилж байна тий. Наа чи одоо яг энэ таны iPhone-ыг хийж байна шүү дээ. Эй, Орчин үед хэрэгжилж байгаа хэлбэр байна тий. хоёр утастай байсан юм шүү. Хоёр iPhone-тай. Тэгэд энэ яг энэ нэг юм бахан унцсан юмнуудын юу гэдэг вэ? Энэ бэлнүүд дээрээс юу дүүжилдэг? Энэ металл тухайн хүнийх нь зэрэг дэвийг бас илэрхийлнэ шүү. За одоо хүч чадал зэрэг дэв язгуур ухсааг нь илэрхийлдэг. Нөгөө өвөр Монголын бүхүүд юугаа унжуулдаг шүү дээ. Цол унжлаг тий. Энэ бол тэрийг нь илэрхийлдэг хэлбэр байгаа шүү. Тэгэхээр хэдий олон байна тий. Тэгэхээр эн чинь зүгээр хэрэглээний зорилгоор энэчнээс ингэж төгжингүүтээ энд юм яадаг биш юм уу тий? Биш. Тэгэхээр эн чинь юутай адилхан юм шүү дээ. Японочдын нөгөө Якозунаг нэг унждаг юм аянг шиг цагаан юм байдаг шүү дээ. Олон болж ирдэг. Тэгэхээр бид нэг зүйлийг яриад байна. Хүн төрлөختний үзэл санаа, нийтлэг үзэл санаа гэж байгаа шүү дээ. Тэрний одоо монголчуудын гэсэн өөрийн гэсэн онцлогтой хэлбэр нь энд байна гэхээс биш. Энэ нэг байх юм бол энэ чинь Японыхан байна, энэ чинь Монголынхан байх юм уу? Тийм бил. Үзэл санаагаар хандмааргүй байгаа юм байна. Энэ гэдгийг нь харах шүү дээ. Хүн төрлөختний яг ч нэг дэлхий дээр л амьдраад байгаа юм л да. За Бэлгийн хааны алтан титэм. Түүний хаан тий. Бэлгийн хааны алтан титэм бол их хуурай олдсон цөөн тооны титэмний нэг нь титэмний нэг. Хамгийн солиотой юм шүү дээ. Энэ урд нь pink diamond байгаа байхгүй? Ягаан diamond. Ягаан diamond чинь амар юу зүгээр жирийн алмаз. Ягаан алмаз амар. Яг их хуурай байж байгаа. Тэгээд дэлхийн хамгийн үнэтэй алмаз чинь улаан алмаз. 1 карат нь $5 сая. Энэ одоо бараг хараа 1.5 карат байгаа юм уу да? Бараг 2 карат. Ой, Чингисийн музейг дээрэнд үлсэн. Хаа гоёч. Тэ. Танай музейг гэхдээ дээрэнд хямдчихээс байхгүй шүү дээ. Боломж байхгүй. Манай маш өндөр түвшинд хамгаалагдсан. Тийм юм ер нь ярихад ч болохгүй.
За энэ сул алтан аяга энэ. Би сая нэг тэр кино үзлээ. За. Тэгс чи ёо тэр яаж монголчууд ямар зовж байгаа кино вэ? Би бүр үгүй харин орчин үед нэг тийм монголчуудыг ядуу зүдүүгээр гаргадаг тийм нэг пропаганда шиг юм яваад байгаа үү? Тэгэж өөрөөс нь хичээх. Тэгээ одоо хөвдөө гарангуудаа хүүхдүүд амьсгалж бодлын түүхийг яг тийм ерөөсөө юм малчин бодлого байд юм аа. Тэгэд нэг юм үр хүүхд нь үгсэн, үйлсэн. Тэгээ ямар бодлоготой би бол ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тэрийг жишээ нь дэлхийн ард түмнүүд дундад зуунд айл болгон одоо дэлхийн бүх хөсөг одоо морь өхөр тэрэг морин тэрэг байлаа гэж бодоход айл болгон хөсөгтэй ард түмэн хэд байх вэ? Ганцхан монголчууд байсан гэж хэлж болно шүү. А бусд нь зүгээр ингэ энэ хөлөө ажилтнуудаа явж байгаа шүү дээ. Тэгтэл гуталчгүй одоо хөл нөцгөн борлуулалтаар гэж ярьдаг те. Тийм ард түмнүүд ч байна одоо нэрлээд яхаа те. Гэтэл Монголын нөхцөл одоо ийм олон мал гуйтай нарс ус байхад гуталгүй байх, унаа хөсөхгүй байх тийм ойлголт байхгүй байхгүй. Жишээ нь одоо энд дүрслэгдсэн энэ хүмүүсийг бүгдийг ингээд энэ морьтойгоор дүрсэлсэн байгаа үстэй те. Тэгэхээр чин монголчууд ядуу бол байгаагүй. Энэ тухай бол хэдүүлээ дараа нь ярив. Юу нэг хатаа те. Оо за амар амтны талаар олж мэдлээ би. Галбанга гэж юу вэ? Галбанга гэж домгийн шуу байна. А тэр домог ямар домогтой вэ гэхтэн зэрэг энэ ертөнцийн үүсэлтэй холбоотой домог. ертөнцийг үүсгэхэд одоо хамгийн одоо төрүүлж үүссэн байсан амтнч гэдэг юм уу те. А за галбангаа шууны одоо энэ далавчтай хүн байлээ шүү. Далавчтай тэгээд шуун бийтэй байгаа зү хөлн те. Тэр шууг бол нэ бэлэгдэл бол ингээд найр наадам сайн сайхан юм болоход гарч иж дуурдаг. Тэгээд юу л мянган жилдээ нэг өндгөлдөг гэсэн. А тийм домогтой. Тийм. Тийм байлээ те. Тэгээд тэр домгоор үзэх юм бол одоо нэг хар хором хотын орчмоос тэр хар хором хотын символ бол байнгын галбанга тийм жижигхэн шавар байшин болгоны орой дээр байсан байгаа. Чингисийн үзэд галбангагийн олдвор байгаа юу? Одоо энд байж байна. Та бүхэн одоо галбанганы төрлөө тэр цаашаа хардсан дүрслэгч шүү дээ. Гараа дэше өргөцсөн далавчтай тий. Цөөнгөө тооных байгаа л да. Манай үзэд Монголын үед ч байна, уугрын үед ч байж байна. Одоо бүр хамгийн амар юм нэг байгаа байхгүй юу? Хүн төрөлхтөн түүхэн бичигдсэн түүхийн хамгийн ихний соёл иргэншилч нэг Бабилон, Сумер байгаа байхгүй юу? Тэдний чинь бурхтууд нь Сумерийн бурхан Анунаки гэж байгаа байхгүй юу? Анунакийн юм далавчтай хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээ соёл иргэншлийг хамгийн анх дэлхийд дээр авчирсан гэж. За уугрын хаан тулсан үеийн хар балгасан нийслэл ордуу балиг буюу хар балгасын дурсгал энэ орхны хөндөд байгаа. Тэр чинь Шинжаан уугар гэдэг чинь юу вэ? Хятад байгаа. Шинжаан уугарчууд чинь арай хожим үеийн уугарчууд. Энэ нүүж явсан уугарчууд нэг хэсэг нь багхгүй юу? Тэгэхээр энэ гэхдээ тэр одоо Шинжаан уугарчуудын өвөг дээдс. Өвөг дээдс гэж үзэж болно. Нэг юм байна. Амар сонирхолтой болж мэдлээ. Хятадын газар нутгийн 49% нь өвөгтэй засаглах орнууд байх юм. Өвөр Монгол, тэгэд Шинжаан уугар, Төвд 3. Энэ 3 Хятадын нийт газар нутгийн 49%. Үлдсэн 51% тэр уртлын 100 урагшаага л явчихсан байлээ шүү дээ. Ханжоо манжоороо. Улс төрийн түүх гэж ярьдаг, Гобелетийн түүх гэж ярьдаг үзэх юм бол эртний энэ бүс нутагт одоо цагаан хэрмээс хойш оршин тогтнож ирсэн улсуудаас тусгаар тогтнолоо алдсан үндэстнүүд л байна л да. А Монгол ганц тусаар тогтнолоо алдаагүй. Монгол ганцхан тусаар тогтнолоо алдаагүй. Манч улс гэж одоо 3 мууч байна шүү дээ. Леонион, Харбин, хар мөрөн мууч гэдэг. Манай шонхор бүр надад асчлаа шүү. Шонгортой үзэж байгаа цөөн үзэгчийн цөөн гэж орог үн байхгүй хаа. Такс авлаа шүү 45 мянгаар. Нэг юм одоо морины имэйлэн дээр ийм юм байдгүй те юм хойшоо юм юм. Хөдөө байгаа шүү дээ. Бид юу? Аа. Одоо мөнгөлцсөн байгаа. Мөнгөлөд ходог мөнгөлөөд гоё цацаглаад. Хөөх тийм айл дээр очиж үзэх юмсан. Юу? Би зөвхөн ингээл олонтой тэгэл имэйл тэгэл хазаарл гэж байгаа гэж боддог. Чи ингээд анд явна шүү дээ. Чи уулын уруу бухаар чинь оломч гүгээд идэх байхгүй. Мориныхоо цээж рүү. Тэгэхээр хойноо юм. Өөдөө чи мацаад явах чи имэйл чи хоошоо гүчих гээд идэх байхгүй. Тэгэхээр чи урдын хүмүлрэг ходрог хоёр чи ингэж ойноогоосаа хязгаарлаж явах хэрэгтэй. Зүгээр талаар явж явахд бол мэддэхгүй мэн хараа уул юу даваад явах юм бол жигхэн мэддэгдэх юм биш. Тэгээд тэр хэрэгслээ зүгээр хэрэглэхгүй гоё л болгочихсон шүү дээ. Хөрхнөө танаа өвөө. Тэр араа. Өвөө ч нэ. Тэр. Араа. Шонхор хүртэл мүзий. Энэ идлэг шонхор шүү дээ. Энэ идлэг шонхор уу? Идлэг шонхор энэ игэл шонхор хоёр яг ялгаа нь юунд байна? Идлэг нь арай биеэр том. Тэгээд илүү тал газар илүү одоо жишээ нь үлийн цагаан хотно гэдэг юм уу жижиг мэрэгчээр илүү хооллдог. Өнгө нь бол хамаагүй тийм. Өнгө нь гэхдээ арай өөр байгааз. Энийх нь цээжний судал модлууд нь арай өөр. Тэгээд энэ нүд мүднийх нь тойрсон харууд нь зүсмс нь арай өөр л дөө. Энд чи яг нулимстай юм шиг нэг харамаар байгаа сте нүдэн тойроод. Игэл шонхорын нүүр чинь бүр маск зүүцсэн юм шиг гоё. Маск зүүцсэн юм шиг сте. Тэг би нэг сонссон юм нь чинь 360 км/цаг хурдлахаар хамрны нөхөр агаар хүчтэй орно штэ. Тэр агарын бүгэлж өгөхийн тулд хамрны нөхөн дээр юм ястай юм шүү дээ. Хамгийн голтой ястай бас. Тэр тийм амар зөв. Шонхор ингээд шумбаад цохин штэ тий. Тэр нэг шууных нь гавлын ясны хойдлоо цуурцсан байдаг гэж бүр. Тэр чинь цуурт асар хүчтэй байгаа штэ тий. Яг энэ энгээр зогсож байгаа штэ.
Толгойн тасраад унцж байгаа ч тийм. Чи бичлүүд байна. Бүрүү. Тий. Яг сэлмэр завчиж байгаа юм шиг. Толгойн тэнд салаад унцж байгаа шүү дээ. Чи чи юу алуурч юм биш үү? Чингис хааны угсааны язгууртнуудыг уган бичиг гэж болгож. За энэ дээр одоо Бацагаан гэдэг хүүгээс эхлээ те нууц төвчөн дээр гардаг. тийм бат. Одоо нэг юм нь улсын архивд би хандаад би өөрийнхөө одоо угийн бичгийг бичүүлэх боломжтой байл ч те. Боломжтой хайж үзээд одоо захимжчихсан шүү дээ хүн амын тооллого бол. За эхний тооллого бол одоо 30-аад он хүртэл бол одоо шууд цахим системээр шууд таагаад гараад ирнэ. Одоо ингээд лавлгаа авч байгаа гэсэн үг. Би юу шууд онлайнаар уу? Тий. Одоо нэг очиж чи сая лавлгаа авч явж байгаа. Тэр чинь лавлгаа авчиж байгаа байхгүй юу? За. За ингээд олчихоо. За тэнгууд тэрнээс цаашаа одоо нөгөө нэг 18 оны тооллого гэж байна. Тэгээд тэрнээс цааш бол нөгөө эрд төлсөн бичиг буюу энэ бушуус нутгуудын цэргийн насны ирчүүдийг тоолдог байхгүй чин улс үед. Овг юм. Тэр ил төлсөн бичгүүд хэрвээ нэрээ мэдж байгаа бол тэр эрд төлсөн бичгүүд дотроос амар нутгаас хайж байгаа. Тийм хаагаад байгаа. Тэр одоо хэдэн хүртэл явах вэ? Тэр нэг 17 дугаар зуун хүртэл явна да. Чин улсын үеийн 600 он хүртэл. Тэгээд тэрийг язгууртны бичгтэй холбоод ямар нэгэн хаан болдон махбуу ураг байна уу гэдгийг харах нь шүү дээ. Болно тий. Бас энэгээр влог хийя тий. Яг өөрийнхөө удам юуг хайж байгаа. За одоо тэр энэ бидний энэ шуутай холбоотой юм яагаад ах шиг шүү. Тийм үү? Шууга гарах гэдэг. Тий. За болохгүй бол одоо гаргая явахгүй бол ойлголоо. Манай музейд ерөөсө амтаа орсон ганцхан төг байгаа. Нэг гадны ерөнхийлөгч ирэхэд нэг нохоо орж ирэх бод сайжсан. Хоёр дахь нь төөгөө гэдэг залуу нэг шонхор орж ирж. 13 дугаар оны залуучууд өдөрдөгдөг. Малгайг өмсчих минь янгор. Зя. Гоёлынхаа дуулга. Гоёлын дуулга бол гоё юм уу? Гэтэ энэ нэг амар гармаар өвдөх юм бол үгс гайгүй юм биш үү? Хөнкөө шүү болохоор. За, ёо чинь. Ямар ч шонхроог уулчлаа. Тэгэхгүй бол дийдлэхэн захиргаанаас жоохон гомдолч байна. За манай музейм бол онцлог үзмрүүдийн нэг бол адууны шүдэн имэйл. Адууны шүдэн имэйлийн маань онцлог нь юу вэ гэхтээ зэрэг адууд хэдэн шүдэн ах вэ те. Тэгээ энэ цогцгээд нэг энэ харагдаж байгаа үст те. Энэ бол адууны нэг цогц гэдэг нь тэрний хар зураас гэр. За адууны шүдний одоо асыг тогтоодог. Тэгээ эндээс харах юм бол харьцангуй залуу адуу байсан харагдаж байгаа. Тэр энэ олон залуу мордыг юунд одоо энэ имэйл хийхийн тулд ингэж хэрэглэв. Аль эсвэл ямар нэгэн ахуйн зорилтоор дахлах тайлгын зорилтоор хэрэглэсэн мордны хувь гэдэг бол тусгай асуудал. Ингээд ямар ч байсан олон адууны шүд орсон байна. Нэмээд хэлэхэд энэ төмөрөн хэсгүүд дээр энэ алт мөнгө зэрэгээр ингээд жижүүд хийсэн байгаа. Жижүүд ингээд ухаж төмөрөө болд төмөрөө ингээд ухаад хийгэн гаргаж байгаа. Тэрэн дээр нь алт мөнгөийг оруулчихж байгаа. Тэгээд зүлгэж чинь. Орчин цагийн одоо мороор өнгөлөх юм бол одоо хичнээн морж гэдэг үнэтэй тийм л имэйл шүү. Тухайн цаг үедээ бол эдийн засгийн одоо ямар нэгэн мөнгөтэй хүн л бол шууд хийлэгчдэг биш. Заавал хаад язгууртан дээд хэмжээний Америк ажиллах шүү. Тийм имэйл. Одоо энэ дээдлийн эн чинь бас алт юм байна те. Алтан Хөмөлдрөг худраг хазар. Бүх юм алт. Тэгтээ хэн ямар амар нарийн юм бэ? Бүр орчин үеийн саяхны юм шиг баг 10 жилийн дэлгэж харагдана гэсэн байхгүй жижүүч чинь. Улам тодор нарчаад их юм болов. Тийм үү. Жижүүд хараа бол тэгвэл хамгийн гоё арга юм байна шүү дээ. Энд яаж байгаа зүгээр юм алтан шармал биш зүгээр эн чинь бүр. Сул алтаараа хийсэн. Сул алтан шүү дээ. За энд бол язгууртан хүн эмэгтэй хүний хэрэглэдэг одоо бохтог малгай харагдаж байна. Бохтог малгайг бол энэ Монгол орны өөрийнх нь байгаль дээр байдаг энэ үүсээр хатуу хэсгийн өндөр хэсгийг хийдэг. Тэгээ гадуур нь торгоор бүрээд эрдний чулуугаар гоёод бохтог малгайны тэр нэг урд нэг юм цэцэг шиг том нэг юм алтан юм байгаа шүү дээ. Алтан юм. Тий. Тэр нөгөө нэг сая хөрм ихэд нөгөө заяа яг юм өмссөн чинь торгойх ингээд амар том тийм шаргал юмтай том. Тэгсэн чи би энэ ингээд зүгээр дээр фантазлсан юм байна гэж жинийг жинхэнэ юм биш. Жинхэнэ энд байдаг юм. Crazy. Энд ч одоо сэргээгээд нөгөө хамгийн үзэмжтэй хэлбэрээр харуулчаад байна шүү дээ, тий. Одоо дараагийн эмэгтэйгээ бохтолж аваад бохтог малгай өмсүүлээд. Эн чинь бохтолно гэдэг чинь нөгөө энэ ёсчилж авч байгаа хэлбэрийн нэг болчиход байгаа шүү дээ язгууртнууд. Би бол яалчгүй заяаг бохтолж авсан юм байна. Тэнд нөгөө за язгууртнуудын чи одоо гол нөгөө цом аяг хэл. Цом аяг. Юм чинь тэнд байж шүү дээ. Цом гэдэг чи одоо нөгөө бидний шагнал байнд өгдөг том цом гэдэг шиг ийм том хэлбэртэй аяг гэсэн үг шүү дээ. Хэлбэр ерөнхий хэлбэрийг цом хэлбэрийн аяг гэж юм л та. Нэрлээд байгаа. Язгууртнуудын хэрэглээнд бол алтатмал мөнгө, алтан аяг дээр, мөнгө аяг дээр их түгээмэл байдаг. За одоо луу бол дүрстэй цом аягтанд харагдаж байна. Па луу дүрстэй. Энэ луу ер нь энэ Монголын түүхээс бол ерөөсө холтоогүй юм байна те. Тий, монголчуудын түүхэнд одоо хүннүүгийн үеэс ахуулаад 13 дугаар зуун өнөөгийн үе хүртэл
Долооны билег. Энэ хаанаас олдсон зураг лээ? Энэ бүр жинхэнэ зураг шүү дээ. Энэ зурсан зураг нь бол Судрын чуулган ингээд Арашид адд ингээд Билжит хааны одоо зарилгаар монголчуудын төвийг бичсэн түүхч хүн байна. Тэр хүний номын чимэглэл зураг юм баггүй. Тэгээ монголчуудыг төрслөхдөө одоо яг ингэж тухайн үеийн монголчуудыг хараад төрсөлсөн гэсэн. дандаа цом аягнууд. Тэгэл одоо бидний саяны харсан тэр Богдон Малгай, тэр язгууртан хүний дээл хувцас тий. Ингэсэг нэг октод хүүхд хаттууд нь тий. Тэгээд хамгийн гол нь хос синтеттэй байгаа шүү дээ монголчууд чинь. Тий. Энэ нэг онцлог шүү. Нэг төвшин дээр суудаг. Нэг төвшин дээр суудаг тийм хос синтет байдаг. Заавал төрийн одоо нэг байх зүйлийн одоо энэ хатан эрдэнэ гэж байгаа шүү дээ. Одоо нэг юм айгуу сони юм одоо исламын шашин чинь эмэгтэй хүнийг бол ер нь баг нохооноос доор үздэг тийм юмнууд байдаг шүү дээ. Ширатын хууль. Ширатын хууль лөө те. Яа тэр хууль бол эвгүй те. Эмэгтэй хүнийг чулуу шиж алж болно. Гэсэн чинь монголчууд бол эмэгтэй хүнийг бол амар өндөр түвшинд авч үздэг гэсэн байгаа шүү дээ. За би надад нэг юм мөрөдөл байна. Нэг юм 10 газар гадууг ингээд тойроод ингээд туугаад явна шүү дээ. Монгол хүн яг ямар мэдрэмж авдаг юм. Би ерөөсөө амьдралтаа үзэх шүү дээ. Хамтдаа биелүүлээ. Тэ биелүүлээ. Тоол бүр гоё шүү дээ. Үйл бол ингээл амнаас нь утаа ингээл савсаад бүр амар уу. За энэ бол аяны эсрэг сандал байна. Хааны сандал. Язгууртан хүний одоо хааны. Орчин үеийнх бол эвтэг сандал. Яг эвтэг сандалны өвд дэйсэн шүү дээ. Бас л чамин эвтэг сандал байна. Нэг нь өөр цом ингээ байл сууж штэ. Тэгээ шонхортой байна. Тий. За Яг тийш. Монгол хаадуудын зураг шүү дээ. Яг бодтой. Тэгээ хараа цагирган эмхтэй. Тэгээд ерөөс бүгд эсрэг сандал дээр. Эсрэг сандал юм луутай. Энэ хятад биш шүү. Энэ яг Монгол. Тэгээд хараа барын ярьсан дээр. Заавал юм барын арсан. Монгол уталтай. Дээл нь ингээ хоёр давхар. Дээгүүрээ нэг юм давхар уучтай юм шиг юм байна тий. Тэгээд ийм алтан утсаар яасан. Шилвч тэр дээрээ бас эрдэнэ чулуутай. Нэг отго джинс чинь бас үгүй яг эндээс байсан биш. Тэгэл тэр юу гэдэг чи байж байгаа үстэй. Тийм биш тий. Чи бүгд тийм биш. Байлгүй яг нь. Хайсан гүлэг хааных дээр их тод гардаг юм да. Маш нарийн. Одоо энэ дээр зарим нь хоргийн малтгаараа илэрсэн байдгийг хэлсэн төгөөд. Жигүүд байгаа зү. Тийм байна. Энэ эдний чулууны шоронд бас дээр нь үд хийчихэж байгаа. Яг түрүүний Рашид адны судар дээр гардаг нөгөө энэ бодит зураг уу гэж асууж байсан шүү дээ. Эхнээстэйгээ зэрэгцээс болсон. Энд ч бага үд байгаа шүү дээ. Энэ үд өрөвлөг гэдэг чинь өөрөө түрүүн чи морины эндээс бас болчих шиг унжсан байсан шүү дээ. Одоо энэ нохооны хөдөлгчн дээр хийж байгаа. Шонхрын дуулган дээр бас үд байгаа. Тэгээд биднээс малгаан дээр үд биш тэгэхээр ерөөсөө тэнгэрээ дээр үеийн байсан. Отог джинс гэдэг тогсны үд гэдэг чинь бас яг үдэн тогс болсон боловч дээр үесэл байсан. Чулууч байсан. Энэ ганц юм нь ерөөсөө энэ хараа дээлэн дээр зүгээр маш том луу. Энэ ингээд барс. Дахиад энэ дээр луу. Дээл зүгээр луу. Эсрэг сандал луу. Ингээд луу. Нара монголчууд ерөөсөө луу. За энэ алтуул дуусахгүй нэ те бүр. Энд гэхдээ гонгорох монголчууд ер нь хэрэг булш мус юм хэрэгсүүр олддог. Тэгээ хэдийн бид нар ухсан ер хэдэн хувийн ингэж нээсэн бол Ой, том баг хувийг юм. маш бах те 10% мөглөхтэй орон том баг хувь. Гэтэ хамгийн амар нь шүү дээ. Яг энэ зургнууд яг жинхэнэ зургнууд ингээ одоо. Тэгэхээр яг Богдон Малгай яг ийм малгай байсан ингээ баримт нь байгаа байхгүй. Тасархай. За энд нөгөөлхний чи хувь нь энд байж байгаа энэ Швейцарын үндэсний музей үзэсгэлэнт явуулчихад байгаа. Би ч ингээ сая хурмаа игээд ер нь ингээ ойлгож байгаа шүү дээ. Хувц авахд чи ингээ хэдэн сая болж байна гэдэг. Гэтэ тэр бол зүгээр манайх бол одоо гуйл мөйлэр хийдэг ч юм уу. Тий. Зүгээр ер нь бол те ингээ аль болох дөхүүлж байгаа шүү дээ. Гэтэ эн чинь ингээ алт эрдэнэ чулуугаар. Тэг ихнэрээ ингэж аавна гэдэг чинь. Амар их мөнгө зарж байгаа шүү. Яалчгүй язгуурт хүмүүс юм а те. Зя. За одоо ингээд алт жигсээр ороод. Монголчууд бол баян л байгаа даа л да яалчгүй. Одоо тэр чинь ингээд битүү Монголын овг аймагуудын тамга яваад. Тэгснэ тэнд яг өнгө тамга. Өнгөн тамга. Танд одоо хамгийн гоё санагддаг тамга нь аль нэ? Тэр бүр ном биш тараа. Ном сум. За ер нь бол яг энэ тамганууд өөр ингэсэн утга үйлэгдэл юутай болох тоон зэрэг мэдээж бол монголчуудын хувьд бол өнгөн тамга, наран тамга, тэргүүн тамга баг. Манай тамга бол энэ юм байна. Тий. Фокслж байна. Яа, шонхор ном хоёраа. Хамгийн сонирхолтой нь энэ цагаан туг гэдэг чинь туг үсний туг ер нь бол шүү дээ. Далбаа гэхэр зарай өөр шүү дээ. Тийм, далбаа болон туг. За энэ туг Монгол улсын ерөнхийлөгчийн чинь зарилгаар шинээр бүтээсэн. Ийхүү бүтээгтэн 330 суманда айрагдаж төрүүлсэн цагаан хацарганы дэлийг
цоглуулж авчихсан. Цуглуулж авчираад сүншиглэж амь оруулдаг тий. Сүншиглэхтэй бол төрийн дахилгатай 13 хайрхныхаа ариун хөрс шорооны дээж болов ариун тунгалаг ус онон гэрэл мөрний усаар доор нь тэр цугийн суурьнд хийгээд цагаан сарын шинийн нэгний өглөө бол ерөнхийлөгч өөрийн гараар шүмшиг өргөсөн. Тэгэхээр Монгол бүтээсэн хамгийн том цагаан сул амьд одоо цагаан сулд бол энэ хөрс сүлд. амьлууц. Эдгээр яаж ч утсан ингээл хөрсөх мөхөл ингээл мим зэм ингээл фейсбુક. Монголын төрийн дэргүүн ялч хөл төрийн дэргүүн энэ үеийнхаа тийм. Монголын төрийн дэргүүний хувьд Монгол улсын ерөнхийлөгч өөрийн гараар шүмшиг өргөж царилгаар бүтээсэн туг байна. Монголчууд бэлэгдэл Тий. одоо бэлэгдэл гэдэг чинь агуулга гэсэн үг шүү дээ. Ерөөсө хэлбэр юм хийдгүү. Дандаа хавтаг агуулга шиг.